Манай нэг үйлчлүүлэгч хэлэхдээ гэртээ 50 өглөө угтж байгаа юм шиг халуун дулаан мэдрэмжийг аваад дээрэс нь яг дурсамжийнхаа өглөөгөөр аялаад гарч байгаа юм шиг санагдлаа гэж хэлсэн. Энэ нь бүр бит хоёрт ингээд ажлын минь бүх үнцийн энэ мэдрэмжинд батж байгаа юм да гэдэг бодлыг төрүүлсэн. Амар эмоо цагаан кафе байна. Манай цагаан кафе үүсгэн байгуулагдаад 6 сар болж байгаа хотын төвд байрладаг. Халуун хайлмаг өрөн борцоор үйлчилдэг уламжлалт өглөөний цайны кафе байгаа. Манай кафе өглөө 7 цагаас онгодог. Тэгээд байршлын хувьд болохоор Мантхой зочид буудал буюу Эхлэлгүүрийн баруун талд 12 дугаар байранд байрлаж байгаа. Манайх сүүсүн бүтээгдэхүүнээр уламжлалт өглөөний цай гаргахаас гадна бусад төрлийн сүүсүн бүтээгдэхүүнээ бэлэн худалдаалдаг байгаа. Жишээлбэл шар тос, сүн аруул, хайлмаг, тэгээд шинийн арх гэх бүтээгдэхүүнүүдээр бэлэн худалдаалдаг. Манай гэр бүл 100 болгон хөдөө авдаг гэсэн. Тэгээд очоод яг тэр хөдөө яг эмээгийн хайрсан гой борцог, өрөм хайлмыг иддэг гэсэн. Тэгээд тэрийг зүгээр бит хоёр хотод өглөөний цай уугаа сууж байхдаа яг тэр эмээгийн гоё хийж өгдөг хайлмаг борцгийг яагаад хотод идэж болдгоо юм бол яагаад тэрийг идэхийн тулд хаа байсан 300 км машин сууж яваал тий иддэм бол яг ингээд зүгээр л гэрийнхээ доотлын ямар нэгэн газраас ороод авч болдгоо нүдгээр харамсалтай юм аа. Бид нар ч Монгол хүмүүс штэ гэж ярилцчихсан. Тэгээд за ядаж хэсэг ч гэсэн хүмүүс яг тэр боломжийг нээж өгье гэж ярилцаа. Тэгээд цагаан кафегаа нээсэн.